Монгол Улсын шадар сайд хас суурийн гавьяг өнгөрсөн сард үүрэгт ажлынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг тоймлон хүргэх шадар сайдын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Өвөл болохоор зудолдог, зуд болохоор дэмжлэг үзүүлдэг гэдэг хэвшмэл ойлголтоос салах хэрэгтэй. Өнгөрсөн сард хүйтний ирж ирсчэн гарч өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадaltaй байна. Тиймээс Монгол Улсын шадар сайд гавьяг эрсдлийг боддоор үнэлэх, мэдээллийг цагаалталгүй солилцох, хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Одоо энэ зудтай холбоотой асуудлыг ярихын тулд бид нэгдүгürt энэ газрын асуудал юм шийдэж өгөх. За тэр тэжээлийн тарих боломжийг хангаж өгөх хэрэгтэй тийм ээ. Тэр яриад байгаа махны үүнийг доктортой болоход үүднээс бид экспортыг аль болох хүүдэн дэмжиж явах хэрэгтэй. За энийг хийхийн тулд бид бас эргээд лабораторийн хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд бас нэлээд сайн шийдэж явж явах хэрэгтэй гэсэн. За мөн үүнтэй холбоотойгоор нөгөө мал эмнэлгийн вакцинжуулалтын асуудлыг системтэйгээр нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн. Энэ нэг нь одоо нэг хувь руу шилжүүлэх асуудал шийдэхгүй бүх юмыг төр хийнэ гэдээ яваад байхаар энэ ширгээгээ төсөвтэй холбогдоод ингээл нөгөө төлбөр шилжсэн шилжээгүй энэ асуудлууд ингэ явж байна. Тэгэхээр ингээд нэг реформын шин чанартай нэг 4-5 асуудлыг бид нар шийддэг болж иж жил болгон ингээд зуд болох чинь яах чинь одоо үүсгэж жил тараа энэ асуудал нь багаснаа гэсэн. Өнөөдрийн байдлаар орсон цасны зуд зам нэгт болон агаарын температурын олон жилийн дундчтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зуудын эрсдлийн шинжилсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай 16 аймгийн 54 сум цагаанаар зудрах байна. Тиймээс шадар сайд бөгөөд улсын онцгой комиссийн дарга гавьяг зуудын эрсдлийг бууруулах, хохирол багтайгаар даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрч болцсошгүй аймагуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай 20 ширхэг автомашин, цас ихээр орж зам даваа хаагддаг эрсдэл бүхий зарим аймаг сумдад автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэгийг тус гарт болж өглөө. Төв аймгийн Баян жаргалан суманд одоо эрүүл мэндийн төвд маань түргэний машин одоо зогссон байсан. Нэгдрэл тэмтгэлийн улмаас тэгээд одоо бид нар ингээд эмчнэр маань өөрсдөө харгалаад одоо ингээд түргэнийхээ дуудлаганд явдаг гэсэн. Одоо ингээд түргэний машины асуудлыг маань ингээд шийдэж өгч ийж бид хэд одоо ингээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй за тэгээд одоо ингээд түргэн шуурхай хүргэх юм боломжтой боллоо. За энэ жил төгөрөх сумын үед өвөлжилт нэлээд хүндэрсэн байгаа. Намар эрт зас орсон. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн машин гуйх, хувь хүний тулах чадвар сайтай машин гуйх зэрэгээр яаж байгаа. Одоо энэ машин шийдэгдснээр бас онцгой нөхцөл байдал бас төрийн ажлыг амжуулах бас томоохон төлөвлөлт гэж харж байна. Мөн малчид иргэдэд эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багтай даван туулах арга хэмжээний хүрээнд аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгож эхлэхэд байна. Засгийн газрын өнгөрсөн 1-р сарын 14-ний ээлжид хуралдаанаар Монгол Улсын гамшигаас хамгаалах төлөвлөгөөг баталлаа. Өнгөрсөн жилүүдэд тохиолдож байсан цар тахал, зуд, үер зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдлүүд нь бүх шатны гамшигаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгож, удирдлага зохицуултыг сайжруулах шаардлагатайг харуулж байсан юм а. Тиймээс уг төлөвлөгөө батлагдсанаар гамшигын эрсдлийг бууруулах, гамшигын үед хариу арга хэмжээг зохион байгуулах, удирдлага зохицуулалт боловсронгуй болж, гамшигаас хамгаалах алба, яам агентлаг, аймаг нийслэл сум дүүрэг, хуулийн этгээдийн бэлтгэл бэлэн байдал хангагдаж, улсын хэмжээнд томоохон хэмжээний гамшиг осол тохиолдсон үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж байна. Гал ус гамшиг ослын үед шуурхай арга хэмжээ авч ажилдаг онцгой байдлын байгууллага энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтоо тодорхойлж, онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын шадар сайд гавьяг гамшигын хор хохирол болон гамшигын дуудлагын тоог өмнөх онтой харьцуулахад 50-аас дээш хувиар бууруулж, гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны манлайлалаараа 21 аймгаас тэргүүлж чадсан 2 аймагт талархал гартууллаа. Гамшигаас хамгаалах чиглэлээр нэлээд олон ажлуудыг бол бид нар бас хийж хэрэгжүүлж ингээм хамтран ажиллаж байгаа. Одоо гамшигын дуудлагыг 52-аар бууруулсан гэдэг ийм үзүүлэлттэй байгаа. Энэ маань бол одоо мэдээж манай энэ өдөр тутам 24 цаг нойр хоолгүй одоо гамшигын эрсдлийг бууруулахын төлөө гамшигт одоо өртсөн иргэдтэй тусламж дэмжлэг үзүүлж аврахын төлөө ажиллаж байгаа энэ онцгой байдлын албан хаагчдын маань одоо нөр их хөдөлмөр шингэсэн гэж бодож байна.
Засгийн газар онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд өөрчлөлт оруулан нэмэгдлийн хувь хэмжээ 30-аас 40%-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Үүн шаардлагатай 14.6 тэрбум төгрөгийг 2026 оны улсын нэгдсэн төсөвт тусгаж 1-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхэллээ. Шадар сайд гаавыг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд багтах хүнсний лавлгаа лабораториудын үйл ажиллагааг шин шатанд гаргах зорилттой ажиллаж байгаа. Тэр дундаа Монгол хүний хэрэглэж байгаа хүнсэнд хамгийн өндөр шалгуур шаардлага тавина гэдгээ мэдгдсэн. Тиймээс энэ 2026 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторид хийх юм а. Өнөөдөр яг тулгамж байгаа асуудал одоо Монгол улсад бол төрийн лаборатори, хувийн одоо хвшлийн лабораториуд байна. Мэдээлэл нь эсвэл одоо шилгээний хариу буруу гарсан тохиолдолд өөр лабораторид аваачиж шилгээний хариу тааруулдаг асуудлууд гардаг. За мөн одоо бараа бүтээгдэхүүн хугацаа дууссан одоо бараа бүтээгдэхүүн дөрөв хүртэл одоо янз янзын дүнэлт гаргуулсан асуудлууд хүртэл үүсдэг. Тийм учраас бид энэ шатлал бүхий лавлгаа лабораториудыг бий болгох. За мөн одоо энэ лабораториудын гарч байгаа шинжилгээг нэгдсэн мэдээллийн баастаа болгох нь зайлшгүй шаардлагатай. Тийм учраас энэ захимжилтын асуудал бол зайлшгүй яригдчих таарна. Лабораторийн бүтцийн өөрчлөлт шинжилтийн эцсийн зорилго нь Монгол улсын иргэн бүрийг эрүүл аюулгүй хүнсээр ханган экспортын итгэлцлийг баталгаажуулах, хариуцлагатай найдвартай болгох юм а. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны институцийн шинжилэл гэдгийг онцолж байна. Засгийн газар 2026 оны бодлого зорилтоо танилцуулж, орон нутгуудтай нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилгоор аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг төрийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалтаар Шадар сайд гаан хуйг онцгой байдал, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, стандарт хэмжил зүй, хүнсний аюулгүй байдлын салбар дундын бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч санал солилцлоо. 2025 онд улсын хэмжээнд 5171 гамшиг оцол бүртгэгдэж 55.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд засгийн газар гамшигаас хамгаалах эрх зүйн орчныг шинжлэх, орон нутгийн чадвах, техник тоног төхөөрөмж, сургалт дадлагыг сайжруулах бодлого баримталж байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн 7 бүсэд 221 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 433 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 25 төслийг эхлүүлээд байгаа. 2026 оны төсөвт бүсийн хөгжилд 96 тэрбум төгрөг, нийгмийн үйлчилгээний 153 барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Мөн чөлөөт бүсийг экспорт логистик үйлдвэрлэлд чиглүүлэн хөгжүүлэх, эрх зүй дэд бүтцийг шинжлэх, шинэ хоршоо хөдөлгөөний дараагийн шатанд нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ байгуулах зорилтыг дэвшүүлээд байна. Шадар сайд гаавыг өнгөрсөн 1-р сард гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Монгол Улсын Шадар сайд гаавыг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Ихсан ханыг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр онцгой байдлын байгууллагад гамшигын эрсдлийг бууруулах, сөрөн тесвэрлэх чадварыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, Монгол улсын гамшигыг сөрөн тесвэрлэх чадварыг бэхжүүлэх, Монгол улсад гамшигын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийг тус тус хэрэгжүүлэх юм а. Монгол улсын гамшигыг сөрөн тесвэрлэх чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд ой хэрэн болон олон давхар барилга, үйлдвэр объектын галт төмөр, үер ус, уурхай цацраг химийн болон тесрэх дэлбэрэх осол зэрэг гамшигаас урьдчилан сэргийлэх, эрен хаах аврах, сэргээн босгох чадварыг нэмэгдүүлэхэд шаарддаг техник тоног төхөөрөмж, хамгаалах хувцас багаж хэрэгслээр хангаж, орон нутгийн байгууллага, мэргэжлийн анги, сайн дурынхан болон иргэдийн гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэхээр зорж байна. Харин Монгол улсад гамшигын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд яаралтай тусламжийн төвүүдийг орон нутагт байгуулж, телевиз, FM, радио, гар утасны сүлжээгээр дамжуулан яаралтай сэрэмжлүүлэг түгээх аргыг нэвтрүүлж, шуурхай мэдээллийн дамжуулалтыг сайжруулан, дохионы цамхгуудыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алслагдсан бүсэд хүрэх хөдөлгөөнд холбооны нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн хяналтын тоног төхөөрөмжийг шинжилж, улс орон нутгийн онцгой байдлын ажилтнуудад сургалт зохион байгуулахаас гадна 21 аймагт сайн дурын бүлгүүдийг байгуулж, сургаж бэлтгэх юм а.
Шадар сайд бүгд найрамдах Казахстан улсын Астана хотод ажлын айлчлал хийж, тус улсын онцгой байдлын сайд дэслэгч генерал Чингис Ареновтай уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын онцгой байдлын бодлого, гамшигын эрсдлийн удирдлагын институтын тогтолцоо, байгалийн гамшиг, эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдалд хариу арга хэмжээний чадварыг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Шадар сайд гаавьягаар ахлуулсан уур амьсгалын үндэсний хороо өнгөрсөн 1-р сарын 20-нд хуралдаж, үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батллаа. Шадар сайд уур амьсгалын үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хорооны хурлыг жилд 2-оос доошгүй удаа тогтмол хуралдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 2026 оны 12-р сарын 15-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг үүрэг болголоо. Уур амьсгалын ногоон сан нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол улсад нүүрс төрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох цэцлийг эхлүүлээд байна. Мөн уур амьсгалын үндэсний хорооны хуралдаанаар 2024-өөс 2025 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц цаашдын төлөвлөлтийг холбогдох байгууллагууд Шадар сайдад танилцууллаа. Шадар сайд гаавьяг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Игахавара Масарутэй уулзлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдрийг ирэх 7-р сарын 11-ээс 13-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон. Дэлхийн адууны өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг Шадар сайд гаавьяг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг 2-р хуралдаанаа өнгөрсөн сард хийсэн юм а. Монгол улсын Шадар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороог хуралдуулж холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Хуралдааны төгсгөл Шадар сайд үндэсний их баяр наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах, агуулга, уран бүтээлчдийн талаар дахин наривчлан танилцуулах, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн зардлын төслийг дахин нэгтлэн боловсруулах, гадаадад зохион байгуулах баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөний төслийг зохион байгуулах хорооны хуралд танилцуулж, хилцүүлэх үүрэг чиглэлийг өгсөн юм а. Өнгөрсөн 1-р сард Шадар сайд газар дээрх бодит ажил, онцгой байдал, гамшигын эрсдлийг бууруулах бодлого, олон улсын хамтын ажиллагааг анхаарч ажиллаа. Бид энэ хүрээнд Шадар сайдын цаг нэвтрүүлгээ бэлтгэн өргөллөө.